Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж минийгээ талуураатай та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүү нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун болон цэцэг нар найруулагч Чинбаттай хамтран хүргэж байна. За өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэгтээ гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала Гарден хамтран ажиллаж байгаа бол Мандах их сургууль мөн хамтран ажиллаж байна. За, нэвтрүүлэгт холбогдохдоо 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу залгаад утсан маань дуудаж явах юм бол та бүхэн радиогоо багасгана эсвэл унтрана. За, 2 дугаарт устай спикер дээр нь тавихгүй тэгээд машиныхаа блютүүдээр машинтайгаа холбохгүй байх хэрэгтэй. За, ингээд 3 асуултанд хариулснаар ялагч болж ялагчдын жагсаалтанд нэрээ оруулах боломжтой. За, өнөөдрийн асуултууд самбаа шаардсан асуултууд байх болно. Эхний сонсогчоо бүгдээрээ авцгаая. 8886 байна уу? Байна өглөөний. Өглөөний мэндэ. Цааж баяр. Өглөөний мэнд. За бүгдээрээ эхний асуултаар нэгэн киноны дуу сонсно. Ямар киноны дуу гэдгийг таацгаана. Ойлгомжтой байна. За бүгдээрээ энэ бол Монгол кино бол биш. Бараг бүгд тагаад болох хаа. Энэ ямар киноны дуу вэ? Монголд гарч ирсэн дуу кино сая явсан. Нэгэн дээр доор. Нэгэн дээр доор арай биш байна. Япон кино. Япон кино шүү. Холбогдсон баярлаа. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За Япон кино нь бол мэдээж хэрэг Япон кино. Гэхдээ нэгэн дээр доор бол биш те. 80 70 байна уу? Өглөөний мэнд 3 анхаа. Өглөөний мэнд. За бүгд киноны дуу тааж байгаа. Ямар киноны дуу сонсох уу? Сонсъё. За бүгд хамтаа дахин сонсцгоё. Тэгэлгүй яах вэ? Дурлах нас гэдэг киноны дуу бүгдээрээ хамтдаа сонслоо. Дараагийн асуулт. За ийм асуулт байна. Үсэг болон тоон тэнцэх цорын ганц тоог нэрлэнэ гэсэн байна. Цаг явсан. Яа гэнэ? Үсэг болон тоон тэнцэх цорын ганц тоог нэрлэнэ. За хоёр ойлгохгүй. Нэг гэхэд чи нэгийг бичихтэй энэ нэгээ 3 үсэг болдог шүү дээ. Тэгсэн мөртөө тоо нэг шүү дээ. Тэгэхээр үсэг тоо давхуцдаг яг таардаг нэг тоог хэлнэ гэсэн үг. Цаг явж эхэлсэн. Үсэг тоон тараадаг гэсэн. За хоёр лав биш те. Хоёр бол мэдээж 4 үсэгтэй байна. 6 байж юм байна. 6 юм байна. Тэгэлгүй яах вэ? За самбаа шаардсан асуулт гэж байгаа. Иймэрхүү асуултууд өнөөдөр ирнэ. Баяр хүргэе. Дараагийн асуулт Оросын холбооны улсын олон улсын дугаар ямар тоогоор эхэлдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Уцсан дугаар шүү дээ тий. За яаж гэдэг вүлээ. За цаг явж байна. Тэгэхгүй байна уу? Одоо 10 цифрийн нэгийг нь хэлэн дээ. Та санахгүй байна. Би ууран талхдаг байсан. Цаг дууссан. 7 илүү юу байгаа 8 байгаа. Аль нь өөрчлөх вэ? 2 3 За юуг нь авъя? 8 нь авъя. 8. Бүсэн баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Бүсэн баярлаа. Унжлаа. За 8 гэхээр арай өөр улсууд болно. За 8-аар бол мэдээж хэрэг 2 3 улс бол эхэлдэг те. Ямар ч 8 бол биш юм байна. Тэгэхээр Оросын холбооны улсууд залгахдаа ямар дугаараар эхэлж залах вэ гэдэг ийм асуултан дээр дараагийн сонсогч 9944 орж ирлээ. Байна уу? Байна. Өглөөний мэнд наман байна. Өглөөний мэнд намана. За наман. Оросын холбооны улсууд залгахын тулд хэд гэсэн тоог эхлээд хийх ёстой вэ? Цаг явсан. Ямар хэцүү асуулт нэр таарч байгаагүй. Харин тийм болтой. За сая 8 гээд унсан те 8 гээд унсан. Цаг явж байгаа. Дадаг нь хэлээд үзчихв. Янзи самбаа. Үл 7-ыг хэлжээгээ. Таарчлаа. Дараагийн асуулт сар нэг талаараа л дэлхий рүү хардаг. Энэ үнэн үү худлаа? Цаг явсан. Үнэн. Баяр хүргэе. За ялтын асуулт. Winamp гэж эртний хүмүүсийн мэддэг нэг тийм програм байсан юм байна. Winamp. За Winamp гэж програм яах зориулттай програм бэ гэсэн байна. Гурван хувилбар өгье. Зураг зориулттай програмыг Winamp гэж нэрлэдэг байсан. Интернет хөтөч гэсэн байна. За нүүд нь хөгжим тоглох зориулттай гэсэн байна. Цаг явсан. За хөгжим тоглох. Хөгжим тоглох. За тэгэлгүй яг Winamp-аар л бүгдээрээ хөгжим тоглодог үлээ Windows дээр хөгжим тоглолдог байсан. Баяр хүргэе намаа. Яалагчаар тодорч байна. Болцсон уу?
За өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. За баярлаа. За баярлаа. Нэр 3 болсон байна шүү тий. Цэгийн Винамп мэдгүй. Мэдгүй шүү дээ. Бид нар дурлагнаас мас ичэн ч мэдгүй. Өдгийм үү? Нэгэн дээр дорл үзчихсэн. Дурлагнаас ин үзэж байгаагүй. 8518 байна уу? Өглөөний өндөр гомбаа байна. Өглөөний мэндэ. За, гамбахын асуултанд орж ирлээ. Дэлхийн хойд туйл орчмын тачир ургамалтай хүүтэн бүсийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна? Цаг явсан. Тундр. Тундр. Баяр хүргэе. Тундра гэж нэрлэдэг юм байна. За энэ бас нэлээд марцсан асуулт та. Нойлын цасыг тогтоогчонд хаашаа харуулж байрлуулах хэрэгтэй байдаг вэ гэсэн. За энэ хаашаа харуулахад хүний эрхийн асуудал аль алингаар ажилтдаг л да. Гэхдээ нойлын цасны анхны реклам дээр яг тэр зургийг байрлуулсан байдаг юм байна. Энэ нь унжиж байгаа цалын нааталтанд байрлуулах хэрэгтэй, зааталтанд байрлуулах хэрэгтэй гэдэг асуулт цаг явсан. Би нааталт байрлуулдаг. Нааталтанд байрлуулдаг. Анхны нойлын цасны реклам дээр нааталтанд байрлуулсан зураг байдаг юм байна шүү. Ер нь бол зашгүй нааталтанд байрлуулах зураг. Эйгүү асуулт. Ялалтын асуулт амархан асуулт байж магадгүй. Киноны хэсгээс сонсон ямар кино вэ гэдгийг таах нь. За. За бүгдээрээ сэтгэл чингсэн Монгол киноны хэсгээс сонсцгоё. Болдоо. Наадах чи хүчээр биш. Эвэр хугалдын гинлээ. Гараа гинтэй чинтэй. Юу хөвдөө төмрөө. Наадах чи шарын ясгин шүү дээ. Баль. Яа гэж нэг хүнийг л бойлвол. Наач нэг хань кино юу? Супер. За гайхалтай. Даралсан ялгчаар болж байна. Баяр хүргэе. За баярлалаа өдрөө сайхан өнгөрөв. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За бүгд хамтран ажиллагчаа танилцуулаад хий манай нэвтрүүлэгтээ гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала Гарден хамтран ажиллаж байна. За Яарамаг арстын хамт байрласан нэгдсэн төлөвлөлт бүхий Мандала Гарден зохицуулбар хорооллын Зөв Гарден 2 дугаар ээлжийн орон сууцтай уян хатан төлбөрийн нөхцлөөр захиалга авч эхэлж байна. За уян хатан гэж юу яриад байна гэхээр 2025-аас 2026 онд ашиглалтанд орох орон сууцнаас урьдчилгаа 30% хуваан төлөх нөхцлөөр орон сууцтай болох боломжтой юм байна. За одоо ингээ байр авч байгаа хүмүүс бол яалчгүй урьдчилгаа 30% цуглуулна гэдэг бол аюу хэцүү шүү дээ. Ялангуяа залуу гэр бүлийн хүмүүс хүний хувьд. Тэгэхээр урьдчилгаа 30% хуваан төлөх нөхцөл гэдэг бол энэ үнэхээр таатай нөхцөл. За мөн ашиглалтанд орсон нүүж ороход билээ орон сууцнууд байгаа. Энэ орон сууцнуудыг ногоон зээлээр авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 75 75 8000 гэдэг утсаар авна. 75 75 8000. За эднийх бол Мандала Гарден бол ил зогсоол болон дугуйн зогсоолтой айл бүрт хүрэлцгүйт байдлаар одоо төлөвлөгдсөн. За ер нь бол бас дугуйн зогсоол хүрэлцгүй газар бол шүнжэнгөө ер нь зогсоол ягаад нэлээд хүндрэлтэй тохихгүй байдаг бол Мандала Гарденд бол тийм асуудал алхам. За дээрэс нь 3-ыг хүрсэн 3 ийм зориултын сагсны талбайтай. За хотгонд 200 хүүхдийн цэцэрлэгтэй. За Томьёо гэдэг алдартай сургууль бас байдаг. За ерөөсөө бүхэл асуудлуудыг ингэ шийдэж үзсэн, бодолцож үзсэн. За ийм бүтээн байгуулалт байна. За бүтээн байгуулалт энэ орон сууц гэдэг бол том хөрөнгө оруулалт байдаг. За та бол гэр бүлдээ ирээдүйдээ бас нэгэн төлөөр оруулж байгаа үн цэнтэй хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Мандала Гардентай холбогдох утасны дугаар нь 75 75 8000 байна. 75 75 8000. За Facebook-ээс Mandala Garden гэдэг та кириллээрээ ч бичсэн, латинаар ч бичсэн албаасны хуудсан гараад ирнэ. Мөн Mandala CGM гэсэн вебсайтад хандах юм бол дэлгэрэнгүй мэдээллийг харж болно шүү. Гэр бүлтэй үлдээх хүн цэдийн хөрөнгө оруулалт Mandala Garden хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За бүгдээрээ дараагийн сонсогч авцгаая. 94 тэгтэг байна уу? Байна өглөөний мэнд. Өглөөний мэндэ. За хинтээ холбогдсон бай? Мөнхөт. За өглөөний мэнд. Ийм асуултанд орж ирлээ. 2023 оноос хойш бүх утсанд стандарт залхуурт болчиход байгаа юм байна. За энэ стандарт USB ямар type гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Ямар type гэж нэрлэдэг бай. За USB залхуурыг хэлж байгаа. Бүх утас iPhone-с Android бүгд нэг одоо залхууртай стандарт залхуурт болсон. Энэ залхуур нь ямар type-ийн USB вэ гэсэн байна. Цаг туссан. За энэ бол мэддэг хүн шууд хариулах хэрэгтэй ойлгомжтой асуулт байх. 3. Type-C юу? Type-C. Баяр хүргэе. Баяр хүргэе. Дараагийн асуулт дорны улсуудад саран дээр байгаа дүрсийг ямар амтантай зүүрлдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Туулай баяр хүргэе. Ялалтын асуулт. Түргэн сум гэж аль аймагт байдаг юм болоо? Нэг л байдаг тийм. Завхан. Биш ээ. За халдсан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Жоохон төрөгдчих шиг боллоо тий. Түргэн сум дээр төрөгдлээ. Түргэн сум. За түргэн сум ер нь бол за яг завхантай бол зүг нэг л ах тий гэж би үзэж байна. 99 92 байна уу?
Минь дөргийн сайхан амарсан уу? Ихмээ байна уу? Өглөөний Сайн мэндэ. хамарсан ирэх мэ? За. За, наас хонд чи би очиж үзсэн. Одоо нөгөө нэг амтантай нуур гэж яриад байгаа шүү дээ. За. Тэгэхээр Улс аймгийн төргөн сум. Улс аймгийн аймгийн төргөн сум гэж Баяр байна. Баяр үргээ. Дараагийн асуулт. За хүүхдийн паркийн хойд хэсэгт одоо ойрд бол байнгын тоглолт болж байна. За энэ тоглолт болж байгаа паркийг ямар парк гэж нэрлэдэг вэ? Social Park гэж байна. Social park. Гэтэ яг бүтэн хэлэх хэрэгтэй байна. Би яг аммааргүй байна. Social Яг гэдэг social бол биш. юм байгаа. Дахиад нэг юм байгаа юм байна. Цаг явууллаа. Нэг үйлчилгээтэй адилхан social. За энэ нэг компани л одоо бүтээгдэхүүн юм байна. За, social парк бол биш юм биш үү? Гүйцэж хэлэх. Social юу гэж? Өөрөө Төлбөр Social төлөх. Pay хоёр Social Pay Park. Төлбөр төлдөг гоё төхөөллөө баярлалаа. Нэрээ эндээс аргун битээр наадмын сурвалжлага хийшүү 7 сарын 10-нд. Ай. Зя. За, очиж ярилцлага өгье дөө. Тэгээд асуултанд хариулаарай за. Зя. Тэгээ. Дараагийн асуулт. Нарны жинхэнэ өнгө нь шар. Энэ үнэн үү худлуу? Цаг явсан. Нарны жинхэнэ өнгө нь Шар өнгөтэй. Энэ үнэн үү худлуу? нар ямар од вэ гэдэг үстэй шар од гэдэг шүү дээ. Тэгэхээр үнэн юм шүү. Өнгө нь бол биш юм байна. Өнгө нь үү? Аха. За өстө харамсалтай байна. Нөгөө талаас Жинхэнэ өнгө асууж. асууж байгаа. За энэ одоо юу ч нэг дэлхий чинь бол цэнхэр туяатай. За энэгээр нэвтэрч орж ирэхээр шар туяа Шар дуурж туяа орж харагдаад байт юм байна. За, өдрийг сайн өнгөрөөлөөрэй. За үндсэн өнгө нь бол цагаан өнгө юм байна шүү. За баярлалаа. Дараагийн сонсогч 8011 байна уу? Байна уу өглөөний мэнд тамаа. Өглөөний мэндэ. За, ийм асуултанд орж ирлээ. 7 өдрийн нэрсээс хамгийн урт нь хэдэн үсэгтэй байдаг вэ гэсэн байна. Цаг явсан. Монголоор нэм үү? Монголоор. За 5 минут. Цаг явж байгаа. 6 юм шүү. 6. За өнөөдөр чинь нэлээд самбаа шаардна. Нэлээд толгон болно 6 гэж яг зөв хариуллаа. Арай урт гэдэг юм болоо гэж эргэлзэх болоо гэсэн. Яг зөв хариулсан. Дараагийн асуулт. Ийм асуулт. Чагт дүрсийг интернетээр 2007 оноос хойш юу гэж нэрлэх болсон бэ? Цаг явсан. Юу гэсэн бэ? Чагт дүрсийг. Чагт дүрсийг. Хаштаг. Хаштаг. Тэгсэн чинь хаштаг ашиглаарай гэж чи манайхаа хаштаг гэж хичээдсэн шүү дээ. Хаштаг гэж бас нэрлж болно. За ямар ч гэсэн энийг бол 2007 оноос сошиал медиануудаар ер нь бол дандаа хаштаг гэж нэрлэдэг болсон. За энийг бүр Оксфордын юу тол хүртлөөрт оруулсан л шинэ үг гэдэг. За дараагийн асуулт буюу ялтын асуулт юм байна. Ийм асуулт байна. Өнөөдөр төрсэн хүмүүс юуны орд вэ гэсэн байна? Цаг гэсэн. Өнөөдөр чинь ихрэх. Баяр үргээ. Ялагчаар тодорч байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй самаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За нэлээд самбаатай бас байж чадлаа. За самбаа додуулаас хийцүү. За ганц мэдлэгээр өнөөдрөөс ялгаад байна. Гинт эвгүй тооцоо бодуулах асуултууд оруулж ирээд унгах магадлалтай. Аха. Сонсогчдын групп дээр нөгөө нэг хаштаг ашиглаад ингээ уралдаан зөхиохоор манай мөөгийн ах гэрлэгч хоёр за та бүхэн хаштагаа хэрэглээрэй гэдэг ингэнгүүт хүмүүс бичгтээ хаштаг хаашаа руу хандаад өстэй. За дараагийн сонсогч дугаараа нуцсан байна. Байна уу? Өглөөний бэлгэн байсаар амсан гороо. Өглөөний мэндэ. За сайхан амарсан уу? Ийм асуултанд орж ирлээ. Умард солонгосын нийслэл юу вэ гэсэн байна. Цаг явсан. Цаг явж байна. Умар солонгочлог чи хойд ихнэ юм. Хинэ. Умард гэдэг үгэн дээр гаццсан. За дараагийн асуулт нэгэн киноны хэсгээс сэтгэл чингсэн киноны хэсгээс сонсох юм байна. За энэ ямар кино вэ гэдгийг бүгдээрээ таахан байна. Бүрийн хаан орныг аваад биелүүлээд байдаг байсан. Энэ сард ер нь 1000 хүрээ болов үгүй болов. Хэрвээ 1000 хүрсэн бол дөнгөр цагаан байшин олддог юм а гэхэд дөрвөн хантай гэрнийг захиа хийлгүүлээд наригууж гарна. За сүртэй юм бодож байна. Цаг явсан. Хөхөө гэж. Хөхөө гэж. Бодлоо коммент хараад байгаарэ. Сая коммент дээр зэдэндээ шахах хөхөө гэж үтсэн. За хөхөө гэрлэг төглөө мэдээж ирэх юм байна. Ялтын асуулт. Хар зүрхний хөх нүүр гэж байдаг юм байна. Гайхамшигтай нуур. Хар зүрхний хөх нуур гэж аль аймагт байдаг вэ? Цаг явсан. Хинти аймагт байна. Хинти аймагт байна. Баяр үргээ ялагчаар тодорч байна билгүн. Баа. Тэг сайхан дүүс.
За баярлаа. Дараагийн сонсогч 9975 байна уу? Баасан байна. Сайн байна байна уу? уу? Хинтэй холбогдсон. Мантгана. Мандах. За мандах. За ийм асуултан дээр нэлийн технологийн нарийн асуултан дээр орж ирлээ. За та компьютероос хагаад IP хаягаа үзэх гэж орлоод IP config гэж бичээд үзэх юм бол ямар цифрээр тоогоор эхэлсэн байх магадaltaй вэ гэсэн байна. Ихэнх дотоод сүлжээний IP хаяг ямар 3 цифрээр эхэлдэг вэ гэсэн байна. За 255 100 192 гэсэн байна. Цаг явсан. 192 байлгүй. 192. Байна. Баярлалаа. За бүх компьютерууд автомат дефолт буюу эхлэх нь 192-оор эхэлдэг. Дараагийн асуулт touchdown гэдэг хэллэг байдаг юм байна. Спортын онцгой хэллэг. Touchdown гэдэг хэллэг ямар спортод хамааралтай вэ гэсэн байна. Цаг touchdown. Touchdown. Цаг явсан. Touchdown. 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 Зэста. Бодож мэдгүй байна да. За холбогдсон баярлалаа. 32 гэлтөө да. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За хариултыг мэдж байгаа хүмүүс байвал хариулж байгаарай. Бид хоёр дэмжин ажиллах гэж танилцуулнаа. За хаан банк дэмжиж ажиллаж байгаа. Хаан банк он дуустал нэг өрөө байр, жилийн автомашин, аяллаа ирэх, хадгаламжийн эрэхтэй хамгийн том урамшууллын сантай танд талархын аян зарласан байна. За та яаж оролцох юм гэхээр нэгдүгээрт хаан банкны картаараа хааны пост эргүүлэх, хоёрдугаарт төгрөгийн 6 сараас дээш хадгаламж нээх, сунгах, орлого нэмэх, гуравдугаарт хааны босороо орлого үлийн авах тутамд тохирлын эрэхтэй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг хаан банкны фэйсбүүкээс авах боломжтой. За баярлалаа. Дараагийн сонсогчдоо бүгдээр авцгаая. 9922 байна уу? Байна уу? Өглөөний мэнд. За энд бол Ханху байна. Ханху. Өглөөний мэнд. За өглөөний мэнд. За ханху хэдэн настай вэ? 12-тай. 12-тай. Зүгчиг заадаг багжийг юу гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. Луужин. Луужин. Баярлалаа. Тэгэлгүй яах вэ? За ханху ямар нэгэн бар орсон зүүр үг хэл. Цаг явсан. Гар орсон гэсэн тийм. Бар бар. гэдэг амтан байдаг тийм. Өөр хаваажсэн уу? Урт гартай. Чи бар шүү. Бар гинэ. Бар орсон зүүр үг хэл. Бар уу? Тийм. 3 2 1 За холбосон байна. баг дээр. Таанч амсангуудээ ямар ч дахиж холбогдороо ханху баярлаа. За баяртай. За өнөөдөр бол мэдээж хэрэг самбаа шаардж байгаа. Ууг нь бол бартай холбоотой зүрийг олон байдаг те. 91 тэгдэг байна уу? Байна өглөөний мэнд үлдээ. Өглөөний мэндээ. Үлдээ. За үлзий. Touchdown гэдэг хэллэг байдаг юм аа спортод. Энэ ямар спортод хамааралтай вэ гэсэн байна. За гэсэн. Америк хөлбөмбөг. Америк хөлбөмбөг за мөн рагби гэж хэрэглэгддэг. Дараагийн асуулт Индик Пакистанд хамгийн алдартай спорт нь юу вэ гэсэн байна. За нэг спорт үнэмлэхүй алдартай. За бүгд нийтээр сонирхдаг юм байна. Ямар спорт вэ? Крикет Крикет юм байна. За билүү яах вэ? Ялтын асуулт, самбааны асуулт байна. Харгуу өрөөнд ла дэнлүү 100 гол байгаа. Танд ганц шүдэн зүлдсэн бол та юуг нь хамгийн түрүүлж асаах вэ гэсэн байна. Цаг явсан. ганц шүдэн дээр төрүүлсэн да. Ганц шүдэн. Түрүүлжээс оо мондөг. Берцалталах гэсэн берцалтсангүй. Самбатай. Ялгчаа доторлоо. За үлзий баяр үргээ. За сайхан өнгөрөөрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Дараагийн сонсогч Эрдэгс. Тасарчлаа. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлал холбогдно. За өнөөдрийн асуулт бол яг нэг иймэрхүү маягаар явна. За ер нь бас нэг тийм самбаа шаардсан гэх юм уу? Сая бол ихэнх нь бол өөр асуу. Би бол зүгээр лаал гэх юм билээ. Мөнх жаргалах угаасаа би лаал гэж бодож илаа гинэ. 99 13. Өглөөний мэнд Батэрдэн байна. Өглөөний мэнд ээ. За радиого басараа За радиого за Батэрдэн хаа та сонсож байгаа бол радиого басгаараа би буцаад эфир нээлээ шүү. Байна уу? За баяр. За баярлалаа радио ондроос байна. За Батэрдэн ах ийм асуулт байна. Ром тоогоор зуугийн тоог ямар үсгээр илэрхийлдэг вэ гэсэн байна. 3 үсэг хэлий MCL. Цаг явсан. Зуугийн тоог. Зуугийн тоо. Ээж ухаан чи үү? Биш юм байна. Биш юм байна. Холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Эсэн төч.
За, L бол 50-ийн тоог илэрхийлэх юм байна. Ром тоогоор бол. За, тэгэхээр ром тоог бүгдээр мэднэ. Ихэнх нь юугаар л мэдэх бах та. X гэдэг гэдэг үсгүүдээр 99 байна уу? Өглөөний минь тарин бол даа. Өглөөний мэндэ. бол тоо. За, харин бол ром тоогоор зуугийн тоог ямар үсгээр илэрхийлдэг вэ гэсэн байна. Цагаас Си үсгээр. C үсгээр буюу Centurion гэдэг үгнээс гаралтай. За 100 гэсэн үг юм байна. Латинаар бол дараагийн асуулт PUBG Mobile-ийн нэг баг хэдэн гишүүнтэй вэ? Тоглодог бай. Цагаас 4 дөрвөн гишүүнтэй тоглодог. Ялалтын асуулт ийм асуулт байна. Японд гэрлийн дохио цэнхэр өнгөтэй байдаг. Энэ үнэн үү худлаа? Цагаас 50% магадaltaй. тийм байна. Цаг За үнэлэх чи дөө. үнэн юм байна. Оо, Японд Баяр ногоон үргээ. өнгөөр биш, явах хөнгөийг цэнхэр өнгөөр илэрхийлдэг юм байна. Баяр үргээ. За, ярилцаар тодорч байна. За, ариун болдод санал тавих гэсэн юм аа. За. Та чата харж өгөөрэй. Чатаар хариу бичихгүй мөө? Аргуныг синтцэн. Намайг сэнтцэн. Оо тийм үү. За. За, хариу өдрийн бичих сайхан хүсье. өнгөлөөрэй. За. Баяр үргээ. Бид хоёр ариун болдоор яах гэж байгаа вэ? Дараа нь хүний ингэж асуух уу? Комментар бичиж хүлдээгээрэй. Таны самбаа шаардаж байна. Одоо яг бич. Иртэгэс. Байна уу? Өглөөний минь сайхан амарсан нарка. Өглөөний мэнд мэндэ нарка. сайхан амарсан. За нарка. Самбаны асуултан дээр орж ирлээ. 12 жилээс хамгийн богино нэртэй амтныг нь нэрлэгсэн байна. Цаг явс. Бар. Бар. Баяр үргээ. Ордон байна. За мөн луу бич бүгд 3 үсгтэй хамгийн богиндоо орох юм байна. Дараагийнх бас самбаны асуулт. 7 хоногийн өдрүүдэд хамгийн олон орсон гийгүүлэгч юу вэ гэсэн байна. Гэгүүлэгч гэдэг чи ямар үсгэлээ за байж гэгүүлэгч гэдэг чи яа гэх. Гэг шиг гэвэл Монгол баар цаашаа засаад тушаачих. Аа. Гэгүүлэгч гэдэг чи одоо нөгөө нэг ямар үсгийг гэгүүлэгч. Би цаг Харин явууллаа. хизээ дагаад дээ Монгол баавар цаашаа засаад тушаачих. Их шиг гэгүүлэгч гэж хоёр төрөл ангилдаг. За, ишгүүдийн бол Заримдаг. хэлж чадна. А, Э, О, У, И. За, Бай эдгээс бэмэ гэдэг чи гэгүүлэгч үү? мөн штэ. 3 За байж хамгийн урт гэгүүлэгч орсон гэсэн үү? хамгийн олон 2 Савг. 1 За энэ өстө худлаа юм. самгасан шүтгэ олон Үсэг хэлнгээд байгаа чи холбоос нь баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд наа чи гэгүүлэгч биш юм уу лав. Саахан урт байгаа. үгүй штэ. Нэг үсгэл Үсэг нэг хэлнгээд тахчихсан. Одоо Лав даваа гэдэг баас үсэг биш юм байна. биш ээ. Даваа мигмэл хавг баасан Үгэнд нь олон орсон биш юм уу? Та үгэнд нь хамгийн олон орсон 7 үсэг гэгүүлэгч юу вэ хоногийн гэсэн. өдрүүдэд гэж асуусан. 7 хоногийн өдрүүдэд хамгийн олон орсон юм шиг. За, За холбоос нь баярлаа. Энэ өстө жигээс самбаны асуулт энэ үү? За энэ бол мэдээж хэрэг барь залтуулна. Баримжаагаар одоо хитгэн л гэгүүлэгч давах төлхөө орсон байгаа шүү дээ. За бүгдээ даваа, мегмар, Лав. лав гэд ингэж явж байгаа. Ямар гэгүүлэгч үсэг хамгийн олон орсон бэ гэж байгаа. 88 22 байна уу? Өглөөний минь даргил. Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За харгил ийм асуултанд орж ирсэн. Энэ өнөөдрийн хамгийн самбаа шаардсан асуулт байна. 7 хоногийн өдрүүдэд хамгийн олон орсон гэгүүлэгч юу вэ гэсэн байна? Цаг явсан. К үсэг. Тэ. К гэсэн. Г. Ямар чи Лавг гэдгийг Г хэлээд билээ. Тийм үү? Г. Г Г биш юм биш юм байна. байна. За Г Биш биш юм юм байна. байна. Холбосон баярлаа. Г ч одоо лавгаас өөр юунд орох юм уу? Харин. Орох За юм бэ, 86 11 сүүл 3 дахь хүн шууд хариулт авч болно. Өглөөний минь баянаа сайхан амарсан. Өглөөний мэндэ. За. Ийм асуултан дээр орж ирлээ. 7 хоногийн өдрүүдэд хамгийн олон орсон гийгүүлэгч ямар үсэг вэ гэсэн байна? Цаг явсан. Им болоо. Ийм үсэг юм байна. Вау. За бэмб гэхэд ордог юм байна. Мегмар гэхэд Мегмар. 2 ордог юм байна. Ням гэхэд ордог юм байна. Мегмар 2 4 ордог. ордог юм байна. За 3-т ордог үсэг нь Б үсэг юм байна. За ийм үсэг бол хамгийн олон ордог юм байна шүү. Дараагийн асуулт 1918 онд дэлхийд даяар тархсан ханиадыг аль улсын нэрээр нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Хөлбөр байгаа юу? Байхгүй. Ийм ханиад гээд бид нар угаасаа баг улсын нэртэй ганцхан таниад идэг хөө. Энэ хөөрхий өөрсд нь ямар ч хамаагүй байсан чинь нийтээр Тий. улсаараа энэ ханиадын нэр өгсөн тийм улс байдаг. 3
2. Сарс марс таниад байдаг. Юу лээ? 1. За SARS байлаа гэхэд SARS гэдэг улс байдаг үү? За энэ бол шууны ханиад мөн байсан. Гэхдээ энийг бүгд төр улсын нэрээр нэрлэжсэн 1918 онд SARS биш юм байна. Холбогдсон байлаа. Өдөр сайхан хэлээрээ. За дараагийн сонсогч 86 тэг 6 байна уу? Өглөө нэмэр бог байна уу? Өглөө минь. За боги 1918 онд дэлхийд даяар тархсан. Испани ханаад. Испани ханиад тэгэлгүй яах вэ? Испанчууд за ингээ ханиадаар нэрлэлсэн тийм. Хөөх юмны бүтээглэгдсэн. Дараагийн асуулт ийм асуулт байна. Таны толгойд байдаг аль эрхтэн халуун ногоо мэдэрч чадахч чихэрлэг зүйлийг мэдэрч чадахгүй гэсэн байна. Цаг явсан. Толгойд байдаг За толгойд байгаа эрхтнүүдээ бодъё. Эрхтнүүдээ. За энэ эрхтэн дотроос Халуун ногоог бол мэдэрнэ. А гэтээ чихэрлэг амтыг бол мэдрэхгүй. 3 Аль эрхтэн бэ? 2 Хамар байж болно. За хамар бол сорих юм байна. Гэхдээ чихэрлэгийг бол мэдрэхгүй юм байна. Хил бол хоёуланг нь мэдэрчин шүү дээ. Дараагийн асуулт ийм асуулт байна. Оросын дэд мөнгөний нэгжийг юу гэдэг вэ гэсэн байна? За том мөнгөний нэгжийг рубль гэдэг. Жижиг мөнгөний нэгжийг юу гэдэг вэ? Копек лөө. Копек. Баяр үргээ. Ялгчлцсан уу те? Тийм байна. Испани хамар. За Испани хамар гэсэн нэр нь хэмэлээ? Боги. Боги өдрийг За сайхан баяр үргээ. хэлээрээ баяр үргээ. За бүгд хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлээ. Тийм манай нэвтрүүлэгтээ мандах их сургууль хамтран ажиллаж байна. За үндэсний болон олон улсын стандарт дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж оюунлаг чадварлаг судлаач мэргэжилтэн бэлтгэн 33 дахь жилдээ сургуулийн үйл ажиллагаа явуулж байна мандах их сургуулийн хувьд. За тэгвэл 2025-аас 2026 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөртөө 12 хөтөлбөрөөр эсэлт авч байгаа юм байлээ. Тэгээд бүртгүүлэхэд ямар ч хураамж байхгүй буюу тэг төгрөг. За мөн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэгч нь үндсэн хөтөлбөрөөрөө суралцахын зэрэгцээ хавсрах мэргэжлэр сонгож суралцах боломжтой юм байна лээ. За тэгвэл мандах сургуулийн хувьд бол нэгтлэн бодох бүртгэл, санхүү, банк, бизнесийн удирдлага, маркетинг, гадаад хэлний орчуулагч, график дизайн, мэдээллийн системээс гадна бизнесийн удирдлага буюу 100% англи хэл дээр хичээл орох хөтөлбөртөө элсэлтийг авч байгаа. За бакалаврын өдрийн хөтөлбөрийн болон ичнээ ангитай Монгол улсын тэргүүлэх мэргэжил болох механик инженерчлэл, цахилгаан инженерчлэл, логистик, програм хангамж хөтөлбөрүүдээр тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байгаа. За мөн магистрийн ангитай тэргүүлэх мэргэжлэрээ элсэлт авч байгаа шүү. За тэгэлгүй яах вэ? За мандах их сургуультай холбогдох хуудасны дугаар бол 70 18 59 49 юм байна. 70 18 59 49. За мөн 70 18 59 50 гэдэг хуудасны дугаар байна. Мандах цэг эдүү цэг юм байна гэдэг аль биесний вебсайт руу та бүхэн хандаад ороорой, дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Элсэд цэг мандах цэг юм байна гэд орвол бас элсэлттэй холбоотой мэдээлэлээр шууд орох боломжтой шүү. За одоо нөгөө яэш болж байгаа шүү дээ. Яэш болж байгаатай холбогдуулаад нэг гоё мэдээлээ. Элсэг эрхийн шалгалтын онооноос хамаарат хөнгөлөлт идэх боломжтой. За шинэ элсэгчид яг ямар болцлыг хангасан тохиолдолд хөнгөлөлт буюу тэтгэлэг авах уу гэхээр 700-аас дээш оноотой бол 100% үнгүй үн төлбөргүйгээр та сурна. 650-аас 699 оноотой бол 70% тэтгэлэгтэй, 600-аас 649 оноотой бол 40% тэтгэлэгтэй, 550-аас 599 оноотой бол 10% тэтгэлэгтэйгээр мандах сургуульд суралцах боломжтой байх нэ. За баярлалаа. За мандах их сургууль баярлалаа. Дараагийн сонсогчоо бүгд авцгаая. 86 46 байна уу? Байна. Байна. За хинтээ холбогдсон бай. Алтан Алтан зул. За давтаа морил ийм асуултан дээр орж ирлээ. Анхны олимпиад пицца эдэлтийн тэмцээн гэж байсан. Энэ үнэн үү худлаа? Цаг явсан. Хотлсон юм байна. Мэдээж хотлсон юм байна. Пицца эдэл спорт уралсан гэж юу аах вэ гэд. За дараагийн асуулт. Ягаан өнгө солонгонд байдгүй. Энэ үнэн үү худлаа? Цаг явсан. Ай үний юм байна. Ягаан өнгө бол солонгонд байдаггүй юм байна. Улаан байгаа, улбар Нэг шараа ягаан байгаа. За ягаан гэж бол байхгүй байна. Холбогдсон баярлаа. Харин би худал гэсэн. Энэ үнэн үү худлаа гэж асуусан байхгүй юу? Байдаггүй. Энэ үнэн үү худлаа гэж асуусан. Ягаан өнгө солонгонд байдаггүй. Үнэн үү худлаа юу гэсэн баггүй юу? За ер нь самбаны асуулт ихээр бүгдээрээс анхааралтай сонсохгүй бол бас холбогдсон баярлаа. Харамсалтай байна. Дараагийн удаа анхааралтай байцгаая. Би курс дээр яг бас нөлөөлдөг гэжсэн мөртлөнгөөсөө тим би явуулах гэсэн шүү. Амар юм билээ. Тэгээс байна уу? Баан бүрдэн. Өглөөний мэндэ бүрдээ. Ийм асуулт байна. Нэмдэ. За зурагт унтрах хасах удирдлагын улаан товчлуур дээр юуны дүрс байдаг вэ гэсэн байна. 3 хувилбар байгаа юм байна. За тооны дүрс байдаг, үсэг байдаг,
дүрс ямар нэгэн дүрс байдаг юм байна. Цаг явсан. Бөөргө дүрстэй гол зураач гэдэг. Бөөнхий горсон. Тэгж дүрс гэсэн үг үү таны хариулт? Дүрс гэсэн үг юм уу тоо гэсэн үг юм бэ? Биш юм байна. Холбогдсон байлаа. За холбогдсон баярлаа. За дараагийн сонсогч 8811 Ямар үлээ бодгоо Байна уу? бодгоо. өглөөний минь. өглөөний минь дээ. Очлоо байна. За очроо ийм асуулт байна. Зурагт ундраа хасах удирдлагын улаан товчлуурыг юуны дүрс байдаг вэ гэсэн байна. За хоёр хөлбөр үлдсэн тоо юм уу үсэг юм байна. Цаг явсан. Оо ямар сони энэ чи одоо тоо юм бах та. 1-0 юм болов. Тоо. Тоо хэлгүй байх уу? Яг зөв хэллээ энэ бол 1-0-ийн дүрс байдаг юм байна. 1 гэдэг. За энэ одоо электроник чинь тэр чигээрээ 1 тгийн 2-ын тооллоор явдаг шүү дээ. Асаах нь 1, унтраах нь тэг гэсэн үг юм байна. За тэг 1 гэсэн утгатай үг юм байна шүү. За дараагийн асуулт. Австралийн UGG гэж брэнд байдаг юм байна. Австралийн UGG гэдэг брэнд юуны брэнд вэ гэсэн байна? Готол уу? Баяр хүргэе. За тэгээд гоотлын брэнд юм байна. Ялтын асуулт. Ийм асуулт байна. Жилдээ хамгийн ихтэй хэдэн баасан гараг 13-нд таарах боломжтой вэ гэсэн байна. Жилд Сая 13-ны баасан гараг таасан шүү дээ. за тэгэхээр 3 хөлбөр байна. Жилд хамгийн ихтэй 3, 4, 5 гэсэн 3 хөлбөр байна. Цаг явсан. Тийм болонд харах боломжтой юм уу? За буудан да одоо. За буудаж шүү дээ эндээс. Дэлхийд өнөөдрөөс сонсон бол уг нь шууд мэднэ л дээ. Ярьжлээсэн л та. За нэг сар таацгаад. За одоо 4 авцал юм болов. Дундуур нь л бод. 4 хавцаа. Холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрөөсөөрэй. 4 болсон байна. За. За бүр яг тооцоод үзүүлсэн байдаг. Жилд ер нь хамгийн ихтэй хэдэн баасан гараг байх боломжтой гэдэг бүр тооцоо байна. 88 28 байна уу? Сайн байна уу? Мөх жаргал байна уу? Өглөөний минь. Өглөөний минь дээ. За мөх жаргал. Жилд хамгийн ихтэй хэдэн баасан гараг 13-нд таарах боломжтой вэ гэсэн асуулт байна. 4-гээ дунсан. За ерөөсө 3 юм уу 5 юм байна. Цаг явсан. 3. 3. За 3-аас их баасан гараг 13-нд жилдээ таарах боломжгүй байт юм байна. Ямар ч тийм боломж авахгүй. Хамгийн ихтэй л 3 юм байна. Ийм тохиолдолд 11 жилдээ нэг удаалдах гэдэг юм байна. Жид 3 баасан. Дараагийн асуулт. Аж богдын нуруу гэж аль аймагт байдаг вэ? Цаг явсан. Ой, Аж богдын харуулмээ. ажигтын нуур чинь юу энэ үхэнд биш дээ. Говалтай. Баяр хүргэе. Дуугууд амнаас сандраж гэж бодсон чи. Мөх жаргалын дуун цааш орж. Ялалтын асуулт. Манлай сум гэж аль аймагт байдаг вэ гэсэн байна. Увс, говалтай өмнө говь гэсэн 3 хөлбөрөнд цаг явсан. Өмнө говь аймгийн манлаас юм гэж санаанд орж. Өмнө говь аймгийн ялагчаар дурдж байна. Мөх жаргал ээлжиж ялтааж байна. Баярлалаа. Баярлалаа. За мөх жаргал ингэж ялснаа өнөөдрийн 8 дахь ялагчаар тодорч байгаа юм байна. Цаг цэцэтэй хэлдэм шиг байд юм да манлаа чи. За 88 65. Яа өглөөний минь дээ их бол. Өглөөний минь дээ. Оо энэ бол бүр сүүл холбогддог болсон уу те? Арай л. Юу яагаад вэ нүү? Одоо даваад байна уу? Дунд ороод байна уу? За бүгд нэгэн киноны хэсгээс сонсон. Ямар кино вэ гэдгийг таах нь байна. За. Энэ бол амархан. Жолцоо. Шуурга. За нүдсэн бах те. Энэ хүүхнүүд те. Энэ хүүхнүүд үү шуурга гэдэг. Шуурга гэж. За энэ хүүхнүүд гэж гэнэ. За дараагийн асуулт ийм асуулт байна. Америк төвд пирамид байдаг. Энэ үнэн үү худлаа? Цаг явсан. Америк төвд пирамид байгаа. Байгаа шүү дээ. Байгаа. Тэгэлгүй яах вэ? Гамба комментэр их болтой орой мэндгээ коммент чичиж. Тэгэл одоо их бол байн голбогддог юм чинь ингэж орж ямар хоржонд. За ялтын асуулт. Их болтой адууны 3 зүсийг нэрлэсэн байна. Цаг явсан. Оо, хээр, шарга, алаг, зэр. Болно. Хонгор гээ шүүд яв. За баяр хүргэе. Ялагчаар тодорч байна. За баярлаа. За инх болт маань инхүү өнөөдрийн 9 дахь ялагчаар тодорч байгаа юм байна. Энэ хүрээд манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай та мэдхүү нэвтрүүлэг өнөөдөр 9 ялагчтай боллоо. Би ихнээс нь нэрлэе. Намуна, Гамба, Лама, Бэлгүн, Үлзий, Ариун болт, Боги, Мөнх жаргал
Инх болт. За энэ эдгээр өстөө баяр хүргэе өнөөдөр үнэхээр самбата байж та бүхэн чадлаа. За энэ хүрээд манай өнөөдрийн та мэдхүйн нэвтрүүлэг өндөрлөх болсон. Өнөөдрийн манай та мэдхүйн нэвтрүүлэгтээ гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала Гард нь хамтран ажиллаа. За мөн мандах их сургууль элсэлт авч эхэлснээр хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр өргөжлөх болно. Баярлалаа цагийн. Баярлалаа Аргунаа.